Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр өөрийнхөө төрсөн өдрөөр энэ бичлэгийг бичиж байна. Гэхдээ өнөөдрийн сэдэв бол баяр зангил төрсөн өдөрт ямар ч холбогдлого байгаа. Сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай, бусдад гомдолдог, ажил төрлийн түнийгээ дагаад бүтэхгүй байгаа гэх мэтчлэн ийм асуудалтай амьдраад байгаа хүмүүсийг ажиглаад байхаар цаана нь ерөөсөө уг шалтгаан нь баг бүгдээр ижлэхэн байна. Хүмүүсийг зовоодог, стресстүүлдэг, амьдрал ямар хэцүү юм бэ гэж бодогдуулдаг, хүмүүс яасан хэцүү юм бэ гэж бодогдуулдаг хамгийн гол шалтгаан нь өөрийнхөө дотгошоо биш, гадагшаа хандаж хүмүүсийг буруутгаж, нөхцөл байдлыг буруутгаж яваатай л ерөөсөө холбоотой. Энэ саяны өгүүлбэрийг маш олон удаа өмнө хүмүүс сонсч байсан баг. Яг үнэндээ цаана нь далд ухамсар маань миний буруу, энэ саяны нөхцөл байдалд миний буруу, хүмүүс надтай тэгж хандсанд нь, надад тийм тохиолдсонд нь миний буруу байгаа гэдэг зүйлийг хүний гүндээ мэдж байгаа боловч маш олон шат дараалалтай өөртөөгөө ярилцаж, өөртөө цаг гаргаж, тэр асуудлынхаа гүн рүү орж асуудлаа шийдэх гэх мэтчлэн маш тийм хүндрэлтэй, төвөгтэй гэдгийг энэ далд ухамсар мэдж байгаа учраас шууд таалгаж хамгийн амархнаар өөрийнхөө эгоор халдуулахгүйгээр асуудлыг шийдэж байгаа хэлбэр нь л бусдыг буруутгах, нөхцөл байдлыг буруутгах, гадаа байгаа зүйлсийг буруутгаж би буруугүй байсан гэсэн ойлголтыг өөртөө төрүүлж түүнийгээ хамгаалж илүү тайван, амгалан, аюулгүй нөхцөл байдлыг өөртөө бүрдүүлэх гээд хичээгээд байгаа бидний тийм далд ухамсартай холбоотой байдаг юм шиг байна. Гэвч яг энэ хандлагаар өөрийгөө ерөөсөө дотгошоо ажиглахгүй нөхцөл байдлыг шууд хүлээж авч хуйлрах салхи шиг яваад байгаа үед бол ерөөсөө тэр асуудал цэгцэрнэ гэж байхгүй, бид улам бүрэл сэтгэл зүйн хувьд зовно, туйлдна, хой тормоогоороо ур тормоогоо нөхнө гэдэг шиг ийм нөхцөл байдалд удаа явж чадахгүй. Хичээж, төвчж болох боловч удаан хугацаанд хүн туйлдна, ядарна, буужигна. Хүнийг хэдий ч нэ буруутгах нь, хүнээс хэдий ч нэ их юм хүсэж, гордож, нууцхан болон ил хүлээн үү, төдий ч нэ л хүн дотроо зовно, шанална, урам хугарна, хүмүүст гомдно. Эндээс дүгнээд үзэхэр хүмүүс биднийг зовоогоод байгаа юм биш ээ. Хүмүүсийн тухай бидний өөрсдийн зохиосон төсөөлөл, бодол, мэдрэмж, хүлээлт, гордлогол биднийг өөрсдийг маань зовоогоод байгаа юм аа. Харин эсвэргээрээ хэдий ч нэ ухамсартайгаар өөрийнхөө бодол, мэдрэмжийг ажиглаад дотгошоо хандах тусам улам бүр хүний сэтгэл санаа тайвширч, цэгцэрч, сайхан болж байдаг. Нэг ясандаа ходоод гэж бодъё. Бид баярын өдрүүдээр бялуу, ундаа, салаад, хоол гих мэтчлэн хоорондоо нийцэхгүй баах юм ходоод руугаа чигчгдэг. Хэрвээ оюун санаандаа бүх л төрлийн юмыг шууд л хүлээж аваад энэ зүрх сэтгэл рүүгээ чихэл оюун санаа руугаа чихэл ах юм бол яг нэг бид нар баярын өдөр нэг зүсэн зүйлийн юм ходоод руугаа чихчээ дотор мухараад хоол шингэхгүй юу яваад байдаг. Яг тэрнтэй ижилхэн. Тэгвэл ходоод гэдээс ямар нөхцөл хангагдсан үед хамгийн эрүүл байдаг вэ? 2 цагийн дараа, 5 цагийн дараа бид муу хоол хүнс хэрэглээгүй үед, цогцтой эрүүл хоол хүнс зохистой хэмжээгээр хэрэглэсэн үед бидний ходоод гэдээс бие хамгийн эрүүл байдаг. Яг энэнтэй адилхан бид нэр бүх юмыг л ямар ч хүлтүргүй дотроо хүлээж аваад амьдрал хэцүү, хүмүүс бол тэнийг энэ улс орон, тэнийг энэ улс төрчид бид нарыг зовоож байна гэх мэтчлэн яриад бодоод яваад байх юм бол үргэлж тухгүй, хэцүү, эрүүл биш, хүнд, өвчин зовлонд нэрвэгдэх ийм хэцүү нөхцөл байдалд өөрсдөө оруулаад байна. Тэгэхээр энэ нэг тийм давдахгүй, дийлэхгүй, хэцүү зовлон ерөөсөө биш. Бид нар өөрийнхөө бодол, мэдрэмжийг хөндлөнгөөс ажиглах, ухамсартайгаар өөрийгөө ажиглах чадвараа л багаар нэмээд ахад сэтгэл зүйн болон ерөн цаашлаад бие физиологийн ч гэсэн элдв хэцүү хүнд асуудлуудаа амархан шийдэж чаднаа. Бүх юм ерөөсөө бидний ухамсар мэдээллийг хүлээж авч байгаа, өөрийгөө ажиглаж байгаа тэр ухамсар гэдэг зүйлээ багахан зэрэг хөгжүүлээд өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглаад өөртөөгөө ярилцаад ийм
Үйлдэлийг бид нэр хэвшүүлснээр л энэ олон төрлийн эрүүл мэнд, бие сэтгэл цаашлаад ажил төрөл бүтэхгүй байгаа, амьдрал ахуйд өнгөтэй өдөртэй зүйл тохиолдохгүй байгаа гих мэтчлэн бүх л зүйлсийг засч болно. Тэгэхээр ерөөсөө л энэ өөрийгөө ажиглах, ухамсараа хөгжүүлэх, өөрийнхөө дотоод сэтгэлд юу болоод байгааг хөндлөнгөөс нь ажиглах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй бахны. Хүмүүсийн тэр их зовоод байгаа хөндлөнгөөс нь харахад за энэ хурдхан шиг ухаараасаа ойлгоосаа өөрийгөө тайвшруулаасаа уг нь бол амьдрал ийм хэцүү биш те. Ямар их хэрэггүй бодол мэдрэмжүүдээр өөрийгөө дүүргэж ингэж өөртөө хиймэл хоосон зовлон гэдэг нэг тийм том хан далай үүсгэсэн тэрэн дотроо живж өгөх гээд ингэж боож өгөх гээд амьдраад байна. Харин сайхан цаг хугацаа, харин сайхан залуунаас хурдан ойлгоосаа ухаараасаа баг зэрэг л энэ ухамсараа өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглаасаа бодол мэдрэмжээ ажиглаасаа хурдхан шиг энийг бодлынхоо шоронгоос мэдрэмжийнхээ шоронгоос хурдан суллагтаасаа гэж ерөөхөөсөр аргагүй хүмүүс олон харагдаад байдаг. Яг үнэндээ бид нар нүдэ нэгээд арай илүү тайвшраад уужраад өргөн өнцгөр харах юм бол амьдрал тэгтлээ хэцүү биш, тэгтлээ зовлонгоор дүүрэн биш, тэгтлээ асуудлаар дүүрэн биш. Зүгээр л бидний харах өнцөг, сэтгэлийн цар хүрээ, бодох сэтгэх цар хүрээнд л бүх асуудал байгаа гэдгийг олон хүн ухаараасай. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр хэлэх гэсэн гол санаагаа ярьчихлаа. Тиймээс өнөөдрийнхөө бичлэгийг харцангуй богинохон хийхээр шийдлээ. Ингээд энэ үрс сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Сургууд маань нэгдсэн байгаа 1000 гаруй хүмүүстээ үнэхээр их талархаж байгаа шүү. Өглөө бүхэн энэ өдөр хамгийн сайн сайхан бүхэн амьдралд нь тохиолдосоо гэж сэтгэлээсээ өрөөдөг сайхан энерги та бүхэндээ илгээдэг байгаа шүү. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.